Намайг хараад өөр харагдаж байна уу? Камераны чанар биш шүү. Зүгээр би өөр харагдаж байна уу? Өөр харагдахгүй байна. Тэгэхээр би хэд хоногийн өмнөөс би бялдаржуулах төв буюу фитнест явж эхэлсэн юм аа. Hello everybody. My name is Michelle and I am so tired. Saya тасгал хийсэн амар ядарч байна. Тэр бол аимшигтайсан. Би бүрий би маань булраад аимшиг. Гэхдээ би тэнд утсан эхний өдрөө ярихгаагүй. Би тэрний дараах өдрөө ярих гэдэг. Гэхдээ холбоотой болохоор нь ярьж байгаа шүү. Тэгээ тэр оройн бас олимп үдсэн. Хэрв та нар олимпийн нээлт үдсэн бол Монголын тугаа ямар болон харсныг чинь би бол бас ойлгож мэдэж байна. Нээлттэй гоё шүү дээ. Надад ялангуяа тэр логогоо ингээд дуурайгаад хийдэг. Тэр нь амар таалагдсан. Тэгээд тэр олимпийн нээлтийн дараагийн өглөө нь миний бие аимшиг. Энд тэнд буларцсан үс гизэг аимшиг би ямар аимшиггүй. Тэр өглөөнөө шууд лагер явах шийдсэн. Тийж очиж жимс түүн. Тэр та нар лагер явах замыг мэддэг бол ийм байдаг да. Хуушуурнуудын газар наадмын хуушуур, аавуудын хуушуур, ээжүүдийн хуушуур, эмээгийн хуушуур, өвөөгийн хуушуур, бөөрийнхээ хуушуур, гурвалжийн хуушуур, дөрвөлжийн. Энэ бол бас нэг маркетингийн зарга багталтаа бүгдээрээ бие биенээсээ өөрөө жижиг онцгой. 근데 би нэг онцгой юм мэдэн заяа. Умс хита. Тэр бол аимшигтай маркетингийн зоригтой шийдвэр. Ер нь бол тэрийг хараад хүмүүс бол хоёр төрлөөр хариулт үзүүлнэ л дээ. Эхнийх нь бол ямар аимшиг вэ? Нөгөөх нь болохоор гоё юмтай байх та. Гэл ороод явчихна. Ийм хоёр төрлийн. Би бол эхнийх нь. Тэгээ бид нар лагер дээр очиж жоохон идэх юм а бэлдээд тэгээд юм жоохон бас идчихээд явах шийдсэн. Тэгээ бид нар гүзээлцгийн түүх аяндаа гарсан юм да. Тэрний дараа удаачгүй дасмал замлуу орсон. Тэгсэн чинь нэг өхөр цогсд юм байна. Хөөх юмт. Ганцаар. Тэгээ энэ зургийг хараад нэг юм бодогдож байгаа. Ухаал бишээ зүгээр нэг ямар нэг мим. Миний толгойд бол тэр нэг далай дуун зогссон нэг үнээд штэ өвч юм уу. Эсвэл нөгөө нэг морь зогсож ирсэн нь Жуан гэдэг тэр. Хөөх юм. Тэгээ бид нар зорьсон газараа очтол ингэдэм да анхаар буудлага явагдаж байна гин. Энэ газар хэн яаж тайван гүзээлцэн түүх юм. Тэгтээ бид нар төөсөн л дээ. Бид нар бол их зөрөгтэй хүмүүс. Манай ээж энэ газрыг сайн мэднэ. Тиймээс сан зовлдог. Энэ бол ойд орхоос л мэдэгдсэн л дээ. Гүзээлцэгнийг хэн нэгэн төвчж. Хэн нэгэн бүлэг хүмүүс аль хэдийн төвчж. Энд тэнд яг нэг орхисон газар байсан. Тэдний бид нар жаал түүх гэсэн. Левдэлтэй л байсан л да. Энд тэнд тайгаа дээшээ хайн доош хайн гэсэн үйл. Тэгсэн чи биэс гүзээлцэгний унахсан юм аа дурак гэж. Тэгээс гарч ирээд бидний үрдүнийг иймэрхүү. Ийм жоохон барины шилний дундуур чүрх амбиж. Тэгээс дүүхээ тусламжтайгаар thumbnail зүг авахулсан. Нүд хуурах гэж жоохон их юм шиг харагдуулаад ханы тулгаж байгаа. Яг фотошопцноос л дээр үсттэй. Тэгээд бид нар 3 цаг 20 минут тавьцаа буутсан. Яг бол цагийн дараа Монгол олимпиар тоглох гээд жудодгоод бид нар уран цэцгийн хичээг үзэх гээд. Хэрэг та нар жуда үзээгүй бол би хэлээд өгөх үү. Манай Монголын тамирчид Олимпо 1-р өдрөөс нь эхлүүлээд медальтай эхлүүлсэн гэдгийг дуулгахад таатай байна. Хүрл медаль супер. За үнэхээр богино хонзаа юу. Утсан дээр маань юу байдгийг мэдхийг хүссэн их олон хүн байсан л та. What's in my phone гэж нэг хүн бүр what's my phone хийгээд гисэн байсан. My phone is my phone. Thank you. Эхний дөрөнд ингээд олон аппликейшнууд би хамгийн хэрэгтэй тэгэж боддог аппликейшнуудаа энд байршуулсан байна. Доор нь тэгээд миний утсаа хэдэн цаг өдөрт үзснийг гаргадаг тийм график маягийн зүйл байна. Энэ юу гэнэ utilities. Энэ дотор иймэрхүү зүйлс, энэ дотор Messenger, YouTube Studio яагаад энийг энд оруулаагүй юм бэ? Би мэдэхгүй байна. Химих зэгцтэй гэхэд хэцүү байгааз энд ингээд social media, Google Photos хэрэгэлдэг. Ингэж миний 16 GB утас маань тийч твсвэрлдэг байгаа. Дараа нь Gmail, eSound гэдэг энэ оронгууд аймагой харж байгаарай. Spotify гэж та нар мэддэг байх. Энэ бол нэг тийм дууны аппликейшн. Монголд
ажилдаггүй. Гэхдээ зарим хүн ажлуулаад идэг. Тэгээ энэ ингээ харахаар яг адилхан. Хийж байгаа зүйл нь бүгд дээр адилхан, дизайн нь адилхан, мөртлөө үнэгүй. Тиймээс үнийг татахыг бол зөвлөж гэн. Тэгээд Snapseed буюу зураг янзж удаг аппликейшн байна. Тэгээд энэ iPhone-ы шинэ үйлдлийн систем дээр нь яаж удаг байсан бэ гэхээр зарим аппликейшнаа чи нүүр хуудсанд одоо энэ дээр ингээ харуулахгүйгээр хажуу талтаа хийж болох болсон байхгүй. Би уг та нарт фотосоос гоё юм харуулах уу? Энэ зураг. Гэдэг нь одоо юу гэсэн өөр гоё юм чалгатаа. Их зураг нь өнөөдөрхөн Google Photos руугаа хуулчихсан. Тэгээ устгагдсан. Таанчны YouTube студийг харуулмаар л дааж нөгөө интернет алга дата алга хамт уцаар маань зугаасан баярлалаа таалагдсан гэж бодож найдаж байна. Миний хувьд иймэрхүү бичлэг үздэггүй болохоор өлегтэй хийсэн хэсгээ мэдэхгүй байна. Жаахан судалгаа хийдэг байж тэгтээ яах вэ? Таалагдсан гэж найдаж байна. Дараагийн хэсэг. Тэгээ би өдөрт нэг жаахан цаг гаргаад та нарын идгээсэн комментууд бас DM-үүдэд хариулахыг хичээдэг. Ялангуяа сүүлийн үед миний авдаг комментууд гэх юм уу? Миний одоо ирдэг юмнууд маань ирс ихсээд байгаа. Бараг ачаадлаад байхгүй юм. Энэ ингээ харуулж голд нь ингээ би байгаа штэ. Энэ голын хар нь би. Тэг ингээ та нараа энэ тийм нөгөөд бид нар ингээд иймэрхүү байдалтай холбогдож байгаа үстэй нэг юм цацраг маягийн. Миний одоо эргэн тойронд хүн нэгсэх тусам нэг хүний ажил шүү дээ. Энд одоо нэг хүний шоу чинь үргэлжлэх гэхээр айгу хэцүү болоод гэх юм уу. Гараараа ингээ бичээд ядраад байгаа юм биш. Зүгээр ингээ сэтгцэн үед үнэхээр их ядардаг. Дараа нь жаахан ном уншихыг хичээсэн. Одоогоор би Чик гэх номыг уншиж байгаа. Бараг л дуусгаж байгаа. Бас энэ Карамазовын хөвгүүд гэдгийг эхлүүлчихсэн. Гэхдээ зэрэг унших надад нэг тохиромжгүй санагдаад байгаа болохоор нэгээр нь уншиж байгаа. Суугаад нуруу жоох ийг байгаа ш. Дэвтээд унших гэхээр нүдний шилтэй хүмүүс босоороо давтаад хэл. Шилдээ унших яагаад тийм хэцүү юм бэ? Ялангуяа гэвтгэр одоо яг энийг харалтай. Энэ юу вэ? Энэ яг юу юм бэ? Яагаад юм бэ? Яагаад юм бэ? Тэгээ биш үү дамаагаад нүрээгээд та нар мэдж байгаа. Өмнөх влог дээр илүү сайн харуулсан. Сайн бацгаана бүх хүмүүс. Миний алхаж байгаа гэж инээдэмтэй. Яг хөл нь өвдсөн юм шиг. Угаасаа хөл маш их өвдөж байна. Би урууга алхах бол миний хувьд үнэхээр харш байна. Миний бид нийцэхгүй байна. Солихлаад байгаа миний яриа сонсогж байгаа гэсгийг мэдэхгүй. Гэхдээ би маш том гомдол гаргаж байгаа гэдгийг санаарай. Үгүй гэрэл баслаа. Тэгээ бас нэг өөр зүйл миний харшил хөдлөөд амир хөдлөөд би энэ бичлэгийн турш ер нь бол харшлахад талаар дуртаагүй гомдлохыг хичээгээгүй яа гэдгээр өмнөх яг иймэрхүү влог дээр маш их гомдлсон, баг хэтэрхий гомдлсон. Тиймээс ахин дахин үнийгээ давтах юм бол намайг хүмүүс ямар ядаргаатай юм бэ гэж бодох. Уул нь би яг тэр өмнөх бичлэгээсээ одоо хүртэл 2-7 өдрийн хугацааны турш юм уусан юм л та. Тэгээ тэр юм дууссан. Одоо би яг арслан маш ихээр өдөлсөн. Нойр нь маш ихээр хүрсэн. Тэгээ хөл мөчүүд нь өөрийнхөө нүгэнд ордоггүй. Тийм л болчиход байна да. Стресслэг байна. Бие хувьд үнэхээр удаан юм байдалтай байгаагүй. Мэдээж гадаа юм хүүт юм күртгээд жах хотод мартцсан. Орондоо ороод юу гэдэг вэ гэхээр би ихлээд нүдний тусалгаа идэг. Им чимэн зүүснөөр ямар тусалгаа гэдэг нь бол эм чин жороолох бах. Шумуулан дазгсан бол шумуулны тосоод хүрхэн. Яг ч юм шумуул хацгаар миний айрс амар мэдрэг хүлээж авдаг юм шиг байна. Амар улаагаад. Ингээд өнөөдөр дууссан юм да. Маш сайн. Гэхдээ би махуудын хувьд бол их ядарсан. Нэг сар. 101 сарын дараа суснаа. 100 айгу хурдан өнгөрчих юм дөө. Тэгтээ хичээл ороход тэгсэн би догдолж юм л та. Үзэнд баярлалаа. Таалагдсан бол та бүхэнд лайк дарна уу? Их тусалдаг шүү. Тэгээд subscribe хийгээрэй. Би гоё бичлэгүүд хийдэг. Тэгээд бас Instagram дээр дагаж олно. Хэрэг байдаг бол @lt гэдэг нэгаа дараагийн гахалтай бичлэгээр уулзъя. Тэгээд би дараагийн бичлэг дээр амар булчинтай гараад ирвэл бити хараа заяа. Ийм болоод ирвэл бити хараа. Харч уу. Баяртай хүүхэд залуучуудаа бүгдээрээ баяртай. Бүгд насны бүх хүмүүс баяртай.